Ив сайхан, ив сайхан, ив сайхан, ив сайхан. Багнасаа би хайрлаж авнаа, хайрлаж авнаа. Багштай хайртай шүү. Дандаа гоё юм зааж өгдөг баярлаа. Хайртай шүү. Багштай хайртай шүү. Багштай гоё дуу зааж өгсөд баярлаа. Багштай би баярын минь төргий. Гоё юм зааж өгдөг багштай баярын минь төргий. Багштай хайртай шүү. Өдөр болгон биднэрт гоё хичээл ордог. Багштай багш нарын баярын минь төргий. Хайртай шүү. Амьдралын анхны гэгээлэг сайхан дурсамжийг бүтээж гарааг нь тавьж өгдөг хариуцлагатай албыг цэцэрлэгийн багш нар хашдаг. Хүүхэд бужигнсан энэс газрыг харин хамгийн гэрэл гэгээтэй дулаан орчин гэдэг. Тэгвэл цэцэрлэгийн багш хэмээх алдрыг хүртэн өөрийн хүсэл сонирхол авьяас чадвартай тулгуурлан амьдралынхаа зам мөрийг зуран яваа багш нарын нэгэн төлөөлөл нь Даш даваагийн отгон жаргал юм. Өдөр бүрийг инээд хөөрөөр бэлхэн өнгөрүүлдэг отгоо багш шавнараас ал хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаад 9 дэх жилдээ одоо эхэлж байна да. Түүхийн багш аялжуулалтын мэргэжилтэй байсан боловч хөрвөөд одоо тэгээд сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр одоо ингээд ажиллаад явж байна. Сургуулийн өмнөх боловсролын багш гэдэг бол маш тийм судлаач хүн юм тий. Хүүхдүүдээ судалдаг, эцэг эхээ судалдаг. Мэдээж хүүхдийн харилцаанаас тухайн одоо гэр бүлийн бас нэг тий харилцаа уур амьсгалын үед тэр болгоно бас мэдэгдэж яадаг тийм ээ. За тэр болгоныг тэр багшийнх нь ойлгож, хүндлэж, зөвлөж одоо ажилтдаг юм да. За багш нь энд харин шүлгээ зургийн хэлбэрээр гаргасан байна. Одоо миний хүүхдүүд багштайгаа хамтраад зургаар уншиж шүлгээ чийжлээ шүү. За хүүхдүүдээ. За эхлэе. Навчид модны шуугсан нарийн царцаа цагийн хөлийг би өөрөө их нээлттэй болохоор миний одоо шавнар манай хүүхдүүд бас их тийм нээлттэй хүүхдүүд хоорондоо бүх юмыг ярьдаг. Тиймээ тэр үйл ажиллагаа маань илүү их таалагддаг. Бид нар тоглохдоо, ярихдаа, дуулж хүжиглэхдээ бүгд яг л би бол хүүхдээ юм шиг тий. Багш гэдэг үгнээсээ биш яг хүүхдтэй хүүхд юм шиг л харьцаж бүгдээрээ дуулдаг. Хүүхэд нас хүргэж өгдөг. Гал тэр хэрвээ байдаг ба хүн бүхэн суунагэ хаяа би боддог юм. Дахиад олдохгүй багнаас гэж дандаа хүмүүс ярьдаг юм. Эргээд хүүхэд болоосай гэж эмээ хүртэл хэлдэг юм. Би өглөөд ирээд одоо хүүхдээ хүлээж авах тэр агш надад их гоё юм уу гэж бодогдд юм аа. Тэр тусмаа энэ ковидын үед одоо анги дөөргөл те одоо ирж байгаа хүүхдүүдэд хараад үнэхээр баярлдаг. Ирэхгүй бол бас асуудалтай ш те өвдсөн байх вэ? Яасан юм болоо? Ямар нэг юм болсон юм болоо гэж боддог. Мэдээж энэ хүүхдүүдийг үүлдэг. Хурдхан шиг хүүхдүүдтэйгээ уулзсан. Нүүр тулж ингээд ангидаа нэгнийгээ сайхан хараад ярихынсан. Тэгээ тийм юм маш их хүсдэг байсан. Тэгээ энэ жил гэхдээ би одоо 5 настай шинэнг авсан байгаа. Маш мундаг сэргэлэн хөөрхөн хүүхдүүдтэй одоо ажиллаж байна. Хүүхдийг уншдаг, мэдэрдэг, нүүрнээс нь хараад мэдэрдэг болсон энэ бас маш том чадвар ах гэж бодож байгаа. Цэцэрлэгийн багш болохын тулд мэдээж маш их төвчээртэй, тууштай байх хэрэгтэй. Би ер нь цэцэрлэгийн багш болсондоо харамсдаг юм аа. Яагаад гэвэл өөрөө жоохон тийм урлагт дуртай. Цэцэрлэгийн багш болсноороо би ер нь энэ чадваруудыг бүгднийг бас өөртөө шингээдэг гэж бодож байгаа. Хүүхдүүдтэй харилцахад уур бухимдал гэж байдаггүй. Тийм ээ. Нэг жаахан чи яасан бэ гэж яхаар нөгөөтг нь инээл гэж байдаг. Ерөөсөө тэнд нэг хөөрхөн нэг инээтэй юм ярих ч юм уу те. Ерөөсөө тэр хүүхдийн тэр цагаахан сэтгэлээр альва юмэг ерөөсөө дандаа цагаан болгож байдаг. Сүүлийн үеийн хүүхдүүд бол маш мундаг те. Тийм болохоор одоо хүүхдүүдээс бас суралцах юм зөндөө байна те. Хүүхдүүдэд би бол илүү чиглүүлэн те зөвлөж чиглүүлдэг. Харин хүүхдүүд тэрийг маш хурдцтай хүлээж аваад дахиад буцаагаад надад тэрийг бүр арай илүүгээр бас
бүр тийм өөр ертөнцөөр бас надад таниулж өгдөг те. Тийм талаар хүүхдийн ертөнц үнэхээр агуу. Мөнгөлөг намрын өнөр анхан баярлалаа. Тухайн хүүхдийнхаа хичээлийг хоцрогдуулахын тулд тий тухайн агуулгаа нөхөж олохын тулд байнга ажиллаж хичээж ирсэн. Тэрүүгээрээ ч бас ажлаа үнэлүүлээд ирсэн байгаа. Магистртаа сурахыг зорж байгаа. Энэ жилдээ чадвал сурах зорилгоо ер нь хангацсан байгаа. Жид болон багш нарын баярыг бол ажил дээрээ өнгөрөөдөг. Бидний угаасаа ажлын нэг онцлог маань угаасаа өдрийн 10 цаг үргэлжлэдэг байгаа. Тийм болохоор мэдээж энэ баярын өдрөөр мөн хүүхдүүдтэйгээ хамт ажил дээрээ өнгөрөөдөг байгаа. 46 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш ажилчид мөн үе үеийн сургууль хүмүүжүүлэгч та бүхэндээ дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. Хандаа бас их баярлалаа гэж хэлмээр байна. Миний арыг хүүхдүүдийг минь эрүүл өсгөхөд бойрж болоход хамгийн их дэм тус болдог. Гэр бүлийнхэндээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Бүх хүүхэд маань хүн шиг хүн байгаасаа зөв хүнд болж төлөвшөөсөө тий сургуулийн өмнөх боловсролт тэр дундаа зөв хүн болоход тэр төлөвшлийг маш сайн сур боловсрлоо олгож аваасай гэдэг үүднээс нь зорж ажилдаг байгаа. Тэр зорилгодоо ч хүрэхэд бол өдөө хүртэл ажиллаад явж байна. Багш гэдэг эрхэм алдрыг хүн болгон хүртдэггүй. Тэр дундаас айл гэрийн гэрэл гэгээ болсон инхри бяцхан хүүхдүүдийнх нь ирээдүйн хувь заяаны эхлэлийг тавьж өгнө гэдэгч амаргүй ажил. Гагцхүү тэдгээр олон хүүхэд багчууд багшийн гараар хүмүүжиж, энэл хорвоотой танилцсаар өдрөөс өдөрт суралцаар л явна. Тиймдээ ч нарт ертөнц дээр байхгүй нандин сайхан мэрэгжил хэмээн багшийн алдрыг магтсан байдаг. Хүнээр хүн хийж, хүнийг урлаж буй дархан хүмүүс гэж Монголынхоо мянган эрхэм багш нарыгаа зөөрлөн магтъя.